Ийм учраас импортын гайлын татварыг нэмэгдүүлээ. Монгол улс дэлхийн худалдааны байгууллагын нисэхдээ 20 хүртэл хувийн импортын татвартай байх амт үүрэг авч орсон юм байна. Гэхдээ ихэнх зүйлдээ 90% нь 5% импортын гайлын татвартай. Ийм бага импортын гайлын татвартай улс орн дэлхийд байдгүй юм байна. Ийм учраас импортын гайлын татварыг нэмэгдүүлээ. Гэхдээ үе шатаагаар хангамж үйлдвэрлэлийн өсөлтөд уялдуулан нэмэгдүүлнэ. Энэ хуулийн төслийг манай хүн судлаач ажлын хөнгөн үйлдвэрийн яам, засгийн газар, улсын их хурд энэ намрын чуулганаар оруулах болно. Бид импортын татварыг үе шатаа нэмэгдүүлснээр 20%, зарим нь 25-30% хүргэнэ. Үнийн өсөлтөө сэргийж тэр үйлдвэрлэлийнхээ хангамжлаа уялдуулан нэмэгдүүлэх хууль тогтоолыг оруулах болно гэдэг. Ингэж байж үндэсний үйлдвэрлэл, дотоодын үйлдвэрлэл бүрэн утгаараа сэргэх бол энийг бид нар амжилттай хэрэгжүүлэх болно гэдгээс та бүхэнд батлан амлан хэлье.